27-ны 19 гэсэн арцнаал тоог төгсгөлөг 10-ын бутархай эсвэл үед бутархайгаар илэрхийлээ. Хариугаа тасаллаас хойш 6 орноор наривчлаарай. За бидэнд ийм бодлого өгсөн байна. Тэгэхээр 27-ны 19 буюу 19-ийг бах нь 27-г 10-ын бутархайгаар илэрхийлэх юм байна. 19-ийг тэгэхээр бүгдээрээ 27-д хуваая. За хариу нь 10-ын бутархайгаар нь тийм үү? Яагаад гэвэл 27 нь 19-оос их тоо шүү дээ. Өөрөөр хэлбэл бүхлээр хуваагдахгүй гэсэн үг. За хуваацгаая. 27 1-д багтахгүй. За мөн 19-д багтахгүй. Харин 102-д багтана. Тэгэхээр 27 ойролцоогоор 30 гэсэн үг. 30-аас жаахан бага тоо гэхээр чин 30-ыг 6-гаар үржвэл 180 болно тийм үү? Ийм учраас бүгдээрээ 6-гаар өгье. За 6-7 42. 6-2-12, 4-ийг нэмээд 16. За хасах юм бол 102-ээс 162-ыг хасаад 27-оос их тоо гарах юм шиг байна. Учир нь үүнийг хасвал 10-ийн орноос 10-ыг хасна. Энэ нь 8 10-т болно. Тэгээд 28 болох юм байна. Үүнд 27 дахиад нэг удаа багтана гэсэн үг. За өөрчлөе. 27-г дахиад нэгээр нэмэгдүүлнэ. Тэгэхээр 7 ширхэг 27 буюу 7 7 49, 2 7 14, 4-ийг нэмээд 18. За ингээд үлдэгдэл нь 1. За тэгэхээр тиг доошоо буuna. 27 нь 10-д тиг удаа багтана. Тэгэхээр тгийг 27-аар үржүүлээд тиг хасаад үлдэгдэл нь 10. За дахиад тиг буuna. Тэгэхээр тиг буугаад энд ирнэ. За одоо 27 нь 100-д 3 удаа багтана. За 3-ыг 27-аар үржүүлээд 60 дээр нэмэх нь 21 буюу 81 болох нь байна. За тэгээд 100-аас хасдаг нь 81. За тэгэхээр 1-ийн орноос 1 хасагдана. 10-аас 1-ийг хасвал 9 болно. Харин 8-ыг хасна. 10-аас 1-ийг хасагч байгаа учраас тэнцвүүнийг. За тэгээд 19 болох нь байна. Магадгүй чи үүнийг цээжээр бодож байгаах. За одоо нэг сонирхолтой юм ажиглагдж байна. Энд тиг буулгахад дахиад 102 болно. Энд 102 байна тийм үү? Өөрөөр хэлбэл яг энэ үйлдэл давтагдана гэсэн үг. 27 нь 102 7 удаа багтана. Гэх мэтээр давтагдана. Тэгэхээр 7-г 27-аар үржүүлэхээр 189. За хасаад нэг үлдэгдэл өгнө. Тэгээд дахиад тиг буuna. 27 нь 10-д тиг удаа багтана. Тгийг 27-аар үржүүлээд тиг. За хасна. Тэгээд 10 үлдэгдэл гарна. За дахиад тиг доошоо буuna. 27 нь 100-д багтахыг бүгдээрээ хийчихсэн байгаа шүү дээ. 3 удаа багтчихсан. Ингээд тиг бүхэл 7 тиг 3 7 тиг 3 703 гэсэн тоо ер нь бол давтагдах юм байна тийм үү? Өөрөөр хэлэх юм бол тиг бүхэл 703 703 703 703 гэх мэт төгсгөлгүй үргэлжлэнэ. Энэ нь үйт 10-ын бутархай юм байна тийм ээ? Үйт 10-ын бутархайг бид ингэж бичдэг шүү дээ. Энэ тохиолдолд тиг бүхэл 703 гээд тэгээд давтагдаж байгаа цифруудын дээгүүр нь зураас зурна. Энэ нь үеийг илэрхийлдэг. 7 тэг 3-ын дээгүүр зураас зурж байгаа. Энэ нь 703 гэсэн тоо төгсгөлгүй давтагдахыг илэрхийлж байгаа. За хариугаа шалгая. Энэ бол тэг бүхэл 703. Дахиад 703. За таслалаас хойш 6 орноор наривчлаарай гэсэн. Тэгэхээр таслалаас хойших 6 цифрыг бичлээ. Үүний дараагийн цифр нь 7 гэсэн цифр байгаа. Гэхдээ би таслаас хойш 6 орн авахад л хангалттай. За таслаас хойш 6 орноор наривчлаарай гэсэн шүү дээ. Ингээд л боллоо.